Цэрэгшөө асууя. За баярлалаа. Тэгэхээр журмын нөхөд маань бас миний асууя гэж бодож исэн зарим олон асуултыг тавьж бас хариулт авчлаа л да. Тэгэхээр ер нь бол энэ хуулийн төсөлд сайд нар маань хугацаанд хариу өгөхгүй байна. Тийм учраас энийг хуульчлуулах гэдэг юм аа гэд засгийн газар өөрийнхөө дотоод асуудлыг хуульчлуулах гэд ингээд баахан 3 хоног ч гişиг 7 хоног ч гişиг 10 хоног ч гişиг хуулинд ийм зүгээр байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой ийм жижиг олон заалтууд оруулж ирээд тэгээд бас нэг хэрэгждэггүй хууль нэмэгдэн штэ. Ер нь бол хуулийн төсөл өргөн барьчаад хахад хариу өгөхгүй байгаа сайд иргэний өргөдөл гомдолд ер нь яаж хариу өгдөг юм болоо? Би бол их эргэлзэж байна. Тэгэхээр энэ хариуцлагагүй сайдынхаа асуудлыг засгийн газар өөрөө тэндэл зохицуулсан дээр бах уу? Энэ бол зүгээр нэг байгууллагын дотоод үйл ажиллагаа тэрэндээ өгнө, тэрэндээ өгтөө төд хонно гэд ингээд хууль болгоныг ингээд авах юм бол ийм асуудал олон гарнаа. Хоёрдугаар асуудал бол засгийн газрын баталсан аргачлалын дагуу хуулийн төслөө хууль санаачлагч бол янзлах юм байна л да. Тэгэхээр хууль санаачлагчдын хууль санаачлах юуг засгийн газар өөрөө сайхан тэндээ журам гаргаад ингэчгсэн мөртлөнгөө өөрсдийнхөө дотоод үйл ажиллагааг тэндээ журмалж болохгүй байгаа юм уу? Тэгээд энэ олон одоо уулзалт ярилцлага тэгээд зардлыг шийдэх юм уу? Хяналт шинжилгээ үнэлгээ хийж засгийн газрын аргачлалын дагуу хуулийн төслийн танилцуулгад заавал тусгана гэсэн байна. Хяналт шинжилгээ үнэлгээ хийнэ гэдэг бол бас тийм амар хэлбэр зүйл биш шүү дээ. Зүгээр нэг сум юм уу нэг аймгийн төвдөр Монгол улс даяар хэрэгжих хуулийн төсөлд нэг аймгийн сум нэг газар дахиж очиод хяналт шинжилгээ үнэлгээ өгөө бол нэг хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг ганц байгууллагаар хийлгчдэг зүйл бас биш ээ. Тийм учраас за тэр эрдэмтэд гэл ингээд олон яаж вэ? Ер нь бол ингээд хуулийн төсөл тэр болгоныг санал авах тусам улам илүү нөхцөл байдал хүндэрч улам илүү нөгөө явцуу эрх ашиг руугаа хөтлөх тал нь улам илүү болох байхаа. Түүнээс одоо юу гэдгийг их оронч сэтгэлгээгээр тэр мэрэгжлийн холбоод энэ төр гэлдэг чинь тэр мэрэгжлийн холбоод чинь бол дотор нь байгаа улсуудын шүүмжлэл энэ нэг нөхөр тамга тэмдгэнд алдар нэрэнд дурлаад ингээд зүгээр л холбоо гэж очиж бүртгүүлээ ганцаараа тамга автсан. Тэгэл бидний үйл ажиллагаанд оролцоод татвар аваад тэгэл одоо сөөхийнхэн ч гэсэн иймэрхүү хууль бус үйл ажиллагаа гэж яриад тэгээд тэд нар нь болохоор дандаа явцуу эрх ашигын төлөө одоо орилж хашгирч хэвлэл мэдээлэлээр гаргаж байгаа зүйлийг харахаар тийм л байна шүү дээ. Тэгээд энэ нөхдүүдтэй орооцолдож хуулийн төслөө санал авч хэрэгжүүлнэг бол бас нэлээд тийм төвөгтэй нөхцөл байдал үүсэх юм биш үү? Зүгээр хууль санаачлагчдын тэр хуулийн төсөл боловсруулах өргөн барих журмыг засгийн газар өөрийнхөө журмаар зохицуулж байгаа юм бол дотоод ажлаа яагаад өөрийнхөө журмаар зохицуулж болдгоо юм бэ гэсэн асуулт байна. За Сүхбаатар гишүү асуучих шиг болсон тэр хугацааны хувьд одоо ажлын 30 өдөр гээд ингээд энэ бас тийм тааламжтай зүйл биш өхөө. Цаг хугацааны хувьд ер нь бол аливаа асуудал улс орон хөгжлөрөөгөө яарч байгаа нөхцөлд цаг хугацаа гэж болохоор хурдамжлах тал дээр нэлээд анхаарах. За тэгээд чанартай байхын тулд бас үзэж харах юм байх нь байгаа л баг л та. Тэгээ энэ асуудлуудыг яаж шийдэх юм бэ гэсэн асуулт. За нэмтэр цаад хариулъя. Цаг хугацаатайг түрүү хариулсан шүү дээ. Дахин цаг аваад явах. Дотоод төслөө яагаад өөрсдөө зохион байгуулж болдгоо юм бэ гэдэгт нь хариулчихъя нэмтэр цаад. Би нэг сая гарсан хоёр асуултанд 2-3 удаа хариулсан. Би зүгээр нэгийг бас миний ярьсныг буруу дэше ойлгох гэсэн учраас залруулах хийх ёстой байх гэж бодож байна. Татварын ерөнхий хууль гэдэг хуулийг наваг бүлгийн дарга байхад их засгийн газраас өргөн мэдүүлээд их хурлаар хэлцэгдэжсэн тэр хуулийн төсөлд би 282 засвар маягийн юм хийснэ ардчсан бүлгийн хурлаар хэлчихсэн. Энийг хуулийн юм хийсэн гэж яриад байгаа нь ташаа ойлголт шүү. Ер нь бол энэ бид нар одоо ингээл нэг тогоон дотроос сууцгааж байна. Энэ хууль ном бичдэг гэж юм чинь хүний мэдлэг хэл ус элдэг юмнаас гадна сэтгэл гэж нэг юм байд юм аа. Тэгээд энэ Монгол гэж нэг улс Монгол гэлтэй энэ юунда таарсан нэг Монголын төрийн шийдвэр гаргадаг тийм ерөнхий нэг хайрцагтай болохгүй бол алийн болгоно замбраагүй байдлаар асуудал хандах юм бэ гэдэг л юм яриад байгаа юм л. Хууль боловсруулалтаа их засгийн газар нь ялгаа байхгүй, ерөнхийлөгч нь ялгаа байхгүй, их хурлын ялгаа байхгүй. Чанартай төсөл боловсруулдаг. Бичлэг нь зөв. Гарсан хойноо бүдлиангүй. Хинч үзээд
Хоёрдуул санаагаар биш нэг юмар ойлгодог. Хууль гэдэг чинь нэг л үг байдаг. Нэг л гэрчээс байдаг. Ийм юм болох зорилгоор л энэ нэг нэмэлт шаардлагуудыг л хийж байгаа санаатай юм л. Тэгээ энийг та бүхэн ярьж байгаад шийднэ үз. За хуулийн нэг үгээс улс орны хувь заяа шалтгаалдаг учраас хүний амьдрал шалтгаалдаг учраас наад персон гэж шүүмжлээд байдаг ажилчид хийгдээд байд юм шүү дээ. Нэг л үгийг буруу бичсэн юм уу? Буруу хэрэгжилчихсэн болвол хүний хувь тавилан гэдэг юм эсрэгээр хэрэгдэг юм сая бид өөрснөө дээр харлаа шүү дээ. Манай тамгын газарт байсан хүн хэрэгт холбогдсон. 17 жилийн ял сонсон бүгдээр л мэдж байна. Тэрэн дотор эрэгүү хуулинд байдаг дайсгалсан улсын талд гэдэг ганцхан үгийг буруу хараад 12 жилийн ял үлөөгөө дээж өгтөр уус засварыг засагдаж шүү дээ. Энэ хууль гэж ийм аюултай юм байдаг гэдгийг энэ бид нар хэзээ ойлгох юм. Хэн дуртанд биччихэдэг. Юу ч хамаагүй биччихэдэг. Энэ юмнасаа гаръя л гэж байгаа юм л. Энэ буруу гэж үзэж байгаа бол надад хэлээд байх юм байхгүй шүү дээ. за баярлалаа. Гавыг шүү.